За бүгдээр нь өглөөний төргийа. Манай арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Бүгдээрээ эхлэхийн өмнө газрын зурглал анхаарлаа хандуулъя. Өөртөө нэг хөрч хөрөхгүй нэг газар нутгийнхаа нэг хөрч хөрөхгүй Улаанбаатар бүгдээрээ хааны талан төвлөрч гисэн замдаа бүгсрээд ийм байдалтай байж байгаа. Тэгэхээр аж үйлдвэрийн паркийг цогцоор нь хөгжүүлэх нэг биш нэлээд хэдэн үйлдвэрүүдийг барих нэг ач холбогдол болвол бидний импортыг олох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх. За дээр нь гадагшаа олсож байгаа валютын өрсөлдөлийг оруулахын зорилготой. Өнөөдөр та бүхэнд хоёр аж үйлдвэрийн паркийнхаа жишээ болгон ямар үйлдвэрлэлийг олж байгааг танилцуулна. Ер нь цаашдаа бид нэр одоо зүүн бүсэд, баруун бүсэд, за бүр цаашд бол 21 аймаг бүртээ томоохон үйлдвэр бүтээн байгуулалтуудыг бий болгохоор одоо зөрийн ажиллаж байна. За ингээд ихнийхээ аж үйлдвэрийн паркийг та бүхэнд танилцуулъя. За энэ Сэргэлэнгээд аж үйлдвэрийн парк бол хоттой ойрхон Галаахын цааханд байгаа манай аж үйлдвэрийн парк. За энд өнөөдрийн байдлаар 300 орчим ажилтнууд ажиллаж байна. Дахиад миний одоо өнөөдрийн танилцуулах шинэ бүтээн байгуулалтууд хийгдсээр 1000-аас дээш ажлын байр бий болно. За эдгээр ажлын байрыг хангахын тулд бид нараас шүтээс GMIT гэх мэт их сургуулиудтай гэрээгээд хамтарч ажиллаж байгаа. Оюутнууд сургалтын тэтгэлэг болгож байна. За дээр нь үйлдвэр дээрээ одоо бодит орчинд дадлах хийгдсэн боломжоор хангаж байгаа. За жишээлбэл Сэргэлэн аж үйлдвэрийн паркын хувьд бол олон улсын ослын бодолтой ойрхон хүчин дээр нь яг манай аж үйлдвэрийн парк түн зам 5 байрлаж байгаа. Энэгээр одоо онцлогтой. За тэгээд өнөөдөр 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа манай одоо брэнд болсон блокийн үйлдвэр. Бид нэр энэ нийт одоо зах зээлийн 63% блоко нийлүүлж байгаа. Зах зээлд тэргүүлэгч байсвартай. За энэ харагдаж байгаа ИСЦ-ийн чохоо бүртгэн гэдэг түүхийн хэдүүдээ бид нар өөрсдийнхөө үйлдвэр уурхаагаас нийлүүлдгээр онцлогтой. За дараагийнх нь цонх албаны үйлдвэр. Бид нар одоо чанарын байгаль орчны эрүүл мэнд аюулгүй ажиллагааны гэдэг 3 ISO стандартыг үйлдвэрүүд дээр нэвтрүүлсэн. За энэ бол манай цонх албыг хамгийн гол нь одоо өндөр чанар гэдгээр одоо олонд танигдсан Европ стандартын ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. За агааржуулалтын хоолойг бид нар бас үйлдвэрлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр та бүхэн арга хэмжээний дараа гараадын хажууд баригдсан байгаа манай Еврохаус гэдэг загварын байшинтай танилцаараа энд бидний танилцуулж байгаа маркийнхаа үйлдвэрлэлийг 10 орчим төрлийн бүтээгдэхүүнээр ямар одоо хэмжээнд эрчим хүчин тэмэлттэй байшин барьж болж байгаа гэдгийг боддоор нь харуулж байгаа. За тэгээд одоо хоёрын хугацаанд хэрэгжүүлж байгаа төслүүдээс танилцуулъя. Жишээлбэл бид нэр ажиулсан шилэн бүтээгдэхүүнүүд болж эхэлж байгаа. Энд дээр одоо ямар бүтээгдэхүүнүүд боломжтой та бүхэнд харуулж байна. Энгийн шилнээс 4-5 дахин бат бүх байна. За тэгээд дээр нь хагарсан ч гэсэн одоо бутардаггүй, аюулгүй ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ. Бас л Европ стандартын бид Финляндийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Томд хөрөмжөндөө сургалцсан энэ зүүн ашиглалтанд оруулна. За тэгээд одоо тойрог эдийн засаг, ESG, хог хаягдлаа дахин ашиглах, байгаль орчин дээлтэй гэх мэт одоо дэлхийд даяараа тулгуурлаж байгаа томоохон компаниудын улс орнуудын бүх зорилгоо болгож байгаа нэг гол сэдв байгаад байгаа. Тэгэхээр бид нэр энэ цогц хунцар бүтээгдэхүүний үйлдвэрийг ашиглалтанд оруулах гэж байгаа. За энэ хунцар бүтээгдэхүүний үйлдвэрийн маань нэг гол онцлог бол үйлдвэрлэлийн хаягдлаа бид нэр дахин ашиглана. За жишээлбэл бид нэр ингээд бас манай асарт та бүхэн бүтээгдэхүүнүүстэй танилцах боломжтой. Энэ зурган дээр харагдаж байгаа шиг цонх албаны бүтээгдэхүүний үйлдвэрийг ашиглалтанд оруулна. За дахиад мөрлийн шуудан, цементийн шуудан, бажинлын жамбо шуудан гэх мэт ийм одоо урд шуудануудыг үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг ашиглалтанд оруулна. Бүгдээрээ хэдхэн жилийн өмнө ковидын үед юу болсныг мэдж байгаа. Ямар олон одоо мэдлэг бэрхшээл тулглаа. За нөгөө талдаа энэний зам зөндөө олон боломжууд, сургамжууд гарч ирсэн. Бид нар жишээлбэл цементийнхаа үйлдвэрт хэрэгтэй шуудаг хятадаас одоо ийм оруулж ирэхэд тулд хаасан Баруун аймгийн, Ховд аймгийн болгон бомтоор авчирч ирсэн. За тэгээд ер нь бол одоо өөрсдөө шуудаг үйлдвэрлэдэг болъё гэдэг нэг бол одоо зөвлөгөө тавиад энэ ууч шуудаг үйлдвэр маань энэ онд ашиглалтанд орох гэж байна. За тэгээд энэ эрүүл мэндэд хоргүй зэвэрдэггүй ийм онцгой хоолой үйлдвэрүүдийг бас үйлдвэрлэж эхэлнэ. За мөн энэ үйлдвэр маань 20 жилд ашиглалтанд орно. За тэгээд
Одоо жишээлбэл за Монгол улс бол эдийн засгийн хувьд тэр ялч одоо геолог уулуурхан орн. За тэгэхээр биднэрт одоо бас өөрсдийн манай одоо үндсэн үйл явуулж байгаа бизнесмен салбартай холбоотой бид нар жишээлбэл энэ хасах 50-аас нэмэх 50 градуст тэсвэртэй за 15-аас 25 жил хадгалах боломжтой ийм хөрөнгөлийн дээжийн харьцыг бас үйлдвэрлэж байна. Их мэдчлэн дохонцоор үйлдвэрлэх зөндөө олон бүтээгдэхүүнүүд байна. За тэгээд барилгын салбарын одоо талхан цент гэж ярьдаг. За нэг талдаа бас хүнстэй ойлголцоо. Бид нар хүнсийг уран хугацааны хадгалалттай тэгээд болох шинээр нэрлэх шаардлагатай. Яг үүнтэй адилхан центийг аль болох шинээр нь хэрэглэх шаардлагатай хадгалтын хугацаа ердөө 60 хоног байдаг. Тэгэхээр бид нар Дорног аймагт манай одоо 70 жаргаланд акцент тэмүүлдэг байгаа. Тэрнээс гадна энэ хажуудаа Улаанбаатар хотод ойртуулаад Сэргэлэн аж үйлдвэрийн парк дээр цемент термин үйлдвэрийг ашиглалтанд оруулах чинь. За энэ үйлдвэр маань 250 мянган тонны жилийн хүчин чадалтай. За нөгөө акцентийн үйлдвэртэйгээ нийлэх бол 1 сая 250 мянган тонны хүчин чадалтай одоо ийм үйлдвэр бий болно. За тэгээд энэ зурган дээр харагдаж байгаа төмөр замын бетон, шон, хоолой, замын ашиглалт гэдэг бүгдээ Монгол улсын томоохон бүтээн байгуулалтуудад хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүнүүдийг бид үйлдвэрлэж эхлэхээр одоо бетон хийцэн үйлдвэрийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. За бүр цааш бол өөрийгөө эмчилдэг бетон, нөөцчлөлийн хийн шингээсэн бетон, халдвар бетон цэрэг хураагаар гэх мэтчлэн дараагийн одоо дэвшилтийн технологиг нэвтрүүлсэн ийм одоо үйлдвэрийг үе шаттайгаар бий болгоно. За гам бүтээцийн үйлдвэрийг бид нар мөн одоо байгуулах судалгааны хашилтанд явж байгаа. За ингээд зөвхөн Сэргэлэн аж үйлдвэрийн парк дээр жишээ болгоод ирэхэд одоо ийм олон үйлдвэрүүдийг зохицоон барьж байгуулж байна. За одоо дараагийн үйлдвэр маань бол 70 жаргал Дорног аймагт байдаг. За энэ аж үйлдвэрийн паркт ямар үйлдвэрүүдийг бий болгоод цаашдаа хийж байгаа гэдэг та бүхэн танилцуулъя. За мөн одоо энэ манай энэ 70 жаргаланд 700 орчим ажилтнууд ажиллаж байгаа. Дараагийн шинэ үйлдвэрүүд маань нэгдснээр 2000 одоо ажлын байр бий болно. За тэгээд цементийн үйлдвэр. За цементийн үйлдвэр маань бол одоо зах зээлийн бас 40%-ийг нөлөөлж байгаа. Өнгөрсөн 2024 онд бид 5 сая тоннох цементтэй үйлдвэрлэсэн ийм одоо түүхэн амжилтыг үзүүлээд байна. За энэ шохон үйлдвэр өөрийнхөө бид нар одоо тусгай зөвшөөрөл эзэмшдэг хөх цавын ордоос түүхийдээ ашиглаад барилгын одоо шохоо үйлдвэрлэж байгаа. Ийм үйлдвэрийг бид нэр 70 жаргал аж үйлдвэрийн парк дээр байгуулсан. За энэ хонцор бодооны үйлдвэр гэдэг. Жишээлбэл энгийн одоо модон бодооноос хонцор бодоо маань дунджаар 10 дахин илүү их удаан хугацаанд олон удаа ашиглах боломжтой байдаг. За дээр нь дахиад түрүүнд дурдсанчлан бид нэр дахин ашиглаад авах боломжтой. Ийм одоо хонцор бодооныг бас үйлдвэрлэдэг байгаа. За одоо ингээд дараагийнхаа төслүүдийг бас та бүхэнд танилцуулъя. Манай энэ өнөөдрийн танилцуулгын бүх одоо сэтлүүдийг бид нэр энэ гадаа асартаас байгуулсан байгаа та бүхэн бодтой нь үзээрэй. За гантик чулуун хавтгийн үйлдвэрийг ашиглалтанд оруулахар төлөвлөж байна. За бид нар мөн л одоо бас импортоор маш олон энэ гантик чулуун хавтгуудыг оруулж ирдэг бол энэ импортыг оруулах хэмжээний бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө Монгол улсынхаа түүхийдээ ашиглаад үйлдвэрлэдэг болно. За энэхээ одоо бид нар дээжүүдийн Италийн компанитай хамтраад шинжилүүлээд энэ шатанда явж байгаа. За керамик хавтгийн үйлдвэр бас бид нар энэ үйлдвэрийг ашиглалтанд оруулна. За ер нь бол зөвхөн импортыг орлохоос гадна ер нь дахиад бид нар энэ бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжтой. Өөрийнхөө орны хэрэгцээг хангахаас гадна гадагшаа гэсэн экспортлох гэдэг ийм зорилгыг бас агуулж байгаа. За файбер цементийн хавтгийн үйлдвэр дээр юу үйлдвэрлэх боломжтой та бүхэн зурнаас харж байна. Ийм гоё одоо байшингийн дээвэр, фасадуудыг, дээврийн хавтгуудыг, дотор хануудыг үйлдвэрлэдэг болно. Ингээд ирэхээр энэ бүх бүтээн байгуулалтууд маань зөвхөн одоо Улаанбаатар хотын Монгол орнд дайрах барилгын салбарын өнгө үзэмж, архитектур, дизайн хүртэл нэлээд хүсгэл болохоор одоо ийм бүтээгдэхүүнүүдийг бид нэр үе шаттай үйлдвэрлэдэг болно. За тэгээд энэ үйлдвэрүүд маань түрүүнд өртсөнчлэн орон нутагт илүүтэй баригдах учраас орон нутагт олон зуугаар нь олон мянгаар нь ажлын байрыг бий болгоно. Ингэснээр нөгөө Улаанбаатар хотын төвлөрлийг, замын бүглэлийг бууруулахад ч гэсэн бид нар хувь нэмрээ оруулж байгаа. Дээр нь
Монгол улсын хэмжээнд 14 мега төслөгээ зарласан байна. За нийслэлийн хэмжээнд 23 мега төслөгээ зарласан байна. За дээр нь одоо ингээд засгийн газар маань бүсчсэн хөгжлийнхаа бодлогын хүрээнд бүсэд ингээд засгийн газрынхаа уралдааныг хийгээд явж байгаа. За энэ тэндээс ингээд бүс болгонд аймаг болгонд бас өөр өөрсдийнхөө мега төслүүдийг зарлаж байгаа. Тэгэхээр энэ бүх мега төслүүдийг хэрэгжихэд бол одоо түүхийн эдэн 60% нь ялангуяа барилгын одоо материалын түүхийн эдтэй холбоотой байгаа. Тэгэхээр энэ Монгол улсын өсрөгөө хөгжилт мега төслүүд хэрэгжихэд ч гэсэн цаана бодит төв нэмрээ оруулах энэ үйлдвэрүүдийг бид нэр одоо зохицуулж барьж байгуулж байна гэдгээ дахин дуулмаар байна. За миний танилцуулах сүүлийн хэсэг. За ингээд энэ олон үйлдвэрүүдийг бүтээн байгуулах гэтэл нэг том асуудал тулгарч байгаа. Бид нар бүгдээрээ Монгол улс эрчим хүчээ нэг хэсгийн гаднаас импортлдог. За дээр эрчим хүчний дутагдaltaй айл бүрхүүдээсээ эсвэл тав тасраад үйлдвэрлэл болсон билээ. За тэгэхээр бид нар ингээд энэ олон үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулахын тулд ялцч хүнийг асуудал бол эрчим хүчний асуудал болж байгаа. Бид нар хичнээн энэ олон үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулах гэхэд эрчим хүчгүй бол ягаад ч үйл ажиллагаа явуулж чадахгүй. Тэгэхээр ингээд бидний энэ барилгын их барилгын материалын салбарын маань бүтээн байгуулалт бол ялч хугацаанд эрчим хүчтэй уялдаатай болоод ирж байгаа учраас бид нар эрчим хүчний 10-аад төсөл хэрэгжүүлж байгаа. За эндээсээ одоо жишээ болгоод та бүхэн танилцуулъя. За жишээлбэл бид нар үйлдвэрийнхаа хаягдл дулааныг ашиглаад цементийн үйлдвэр бол бас нэлийн одоо эрчим хүч өндөр хэмжээнд ашигладаг онцлогтой. Тэгэхээр бид нар энэ үйлдвэрийнхаа хаягдл дулааныг ашиглаад цахилгаан эрчим хүч гаргаж авах ийм одоо технологийн судалгаа хийж байгаа. За дараагийнх нь яг нодлон нэг жилийн өмнө 24 оны 5 сард манай компани Huawei компанитай одоо хамтран ажиллах гэрээ байгуулад их чадлын 3 ухаалаг нарны цахилгаан станцыг өнөөдрийн байдлаар барьж байгуулад байна. За одоо ингээд техникийнхаа хяналт туршилт тестийнхаа тохиолдлын шатанд явж байгаа энэ зундаа холбоотой. За түрүүний танилцуулсан сэргэлэн аж үйлдвэрийн парк, 70 жаргалын аж үйлдвэрийн парк. За дээр нь хөөтийнхөө урхад дээр бид нар нийтдээ 40 мегаваттын хүчин чадалтай 90 мегаватт цагийн цэрэг хүрээтэй ийм одоо ухаалаг нарны цахилгаан станцыг ашиглалтанд оруулж байна. За тэгэхээр энэ ухаалаг нарны цахилгаан станц маань Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системийн ачааллыг бууруулах холбоотой. За дээр нь сүлжээ тасрах үед өөрөө асах системтэй гэдгээр одоо гол давуу талтай. Оргил ачааллын үед 17-аас 22 цагийн үед бид нар энэ үйлдвэр урахаа эрчим хүчийг 100% өөрсдийнхөө нарны цахилгаан станцаар гаргана. За дээр нь хөөтийн уурхаа дээр жишээлбэл бид нар ажлынхаа үйлдвэрийн нийт одоо эрчим хүчний хэрэглээний 90%-ийг зөвхөн энэ өөрийнхөө нарны цахилгаан станцаар хангах боломжтой болж байгаа. За тэгээд энэ бол зөвхөн одоо нэг жилийн хугацаанд барьж байгуулсан манай одоо 3 ухаалаг нарны цахилгаан станц. Дахиад бид нар одоо төслийнхөө судалгааны шатанд орсон явж байгаа цагаан суваг засгийн үйлдвэртэй зориулаад 55 мегаваттын хүчин чадалтай 200 мегаватт цагийн цахилгаан цэрэг хүрээтэй мөн одоо дараагийнхаа ухаалаг нарны цахилгаан станцыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Судалгааны шатанд явж байна. Ер нь энэ одоо тэмдэглэсэн байгаа бид нар ингээд энэ аж үйлдвэрийн паркийг зохицуулан хөгжүүлэх хүрээнд зүүн бүсэд, баруун бүсэд, хангаан бүсэд гэх мэт байдлаар одоо дараагийнхаа сэргийлт эрчим хүчний төслүүдийг бас үе шаттайгаар хэрэгжүүлээд явах юм аа. За ингээд одоо өнөөдрийн танилцуулсан энэ бүтээн байгуулалтууд бол зөвхөн их барилгын салбартай холбоотой, түүнээс үүдээд эрчим хүчний салбартай холбоотой энэ бүтээн байгуулалтуудаас танилцууллаа. За энэс гадна манай компанийн хувьд аяж үйлчлэлийн салбарт, агарын тээврийн салбарт, хүнс хөдөө аж ахуйн салбарт гэх өшөө олон салбарт бас олон арга төслүүд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр зөвхөн нэг хэсгээс нь дуртахад юм байна. Энэ төсөл дээр одоо ажиллаж байгаа миний хувьд ч гэсэн бахархалтай байдаг. Олон мянган ажилтнуудаараа бахархдаг хамт олноороо энэ бүтээн байгуулалтуудыг хийгээ явж байгаа. За тэгээд хамгийн гол нь бид нэр өнөөдөр цаашдаа энэ олон бүтээн байгуулалтуудыг хийхэд хамтдаа юу хийж бүтээх боломжтой та бүхэн одоо бүгдээрээ хүлцэн ирж харж байгаад маш их баяртай байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.